За 9-р сарын 17-ны өдөр хэдүүлээ энэ Солоно дээр ер нь орцгоё. За өмнө 7 хоногт бол бас хэлжсэн. За ер нь 2-7 хоног хүлээчлээ. Энэ дээр ингээд 1-7 хоног 2-7 хоног ер нь бол хүлээсэн байдалтай. Одоо бол 210 руу бол тэмүүлэх бол амар өндөр магадaltaй. Яг үгүй гэхээр энд ингээд impulse correction явцсан тий. За 4 цагаар ороод харъя. Impulse correction impulse. За тэгээд тэрнийхээ дараа ингээд эвдрэл явагдсан. За эвдэрлийнхаа дараа энэ нэг ABC гэдэг ийм running flat явцсан болохоор ер нь бол энэ бол ингээд дээшээ явах нь бол ингээд одоо тодорхой болж байна. Яг одоо энд бол ингээд энэ 130-40 энэ хэсгийг ингээд эвдчихэж байгаа болохоор за ер нь бол орсонч болно. Эндээс ингээд дундаас нь ингээд спотоор авсанч болно. Ерөнхийдөө бол өсөлтийн хүч бол ингээд цаашаа бол ингээд нэмэгдээд явах нь бол өндөр бол магадлалтай. Хэр хурдан дээшээ хүрэхийг бол хэлж мэдэхгүй. Гэхдээ ер нь бол маш хурдан импульс юм хүчтэй хөдөлгөөнөөр бол энэ хөдөлгөөнийг бол дуусгана гэдгийг бол хэлэхэд таатай байна. За тэгээ амжилт хүсье.